Каменбер бяцлаг. Хурдан наашаа. Юу дуурсан бэ? Чи их баян байх нэ. Их гоё хөрөмтэй юм аа. Хөрмөө өгч жаала. Чи энэ хөрмээр дутахгүй шүү дээ. Халтар гараараа хөрмөнд нь хүрвэл юу болдгийг мэдэх гэсний хэрэггүй шүү. Халтраа. Чи юм уу яасан? Ингэсэндээ та нар харамсан да. Баттай хэлчихье. Игдүүтэй юм аа. Миний хөлбөр салганчихлаа. Их шигүү бяцлаг байх нэ. Хүнд итгэж мэдэхгүй юу чи? Болгооч. Зүгээр ойлгооч. Сул дараа нэг дээрлэхийг чинь муу цаан штэ. Өөдгөө зан гаргаж байгааг чинь аав ээж чинь харуулъя. Энэ сүүний хөөхд чинь хаанаас гараад ирвэ? Хүч иргэлэг бол хариулт биш. Яагаад дотор муу хараад байна? Хөөй, зүгээр үү? Хөөй. Би хаана? Сая юу болсон бэ? Битэж гэмтээгүй үстэй. Чамайг гацсан уу? Битгий босдыг хэрэгт оролцож бай. Өөрийгөө чамгааж чадахгүй ч мундаг амтэн шиг царайлаад л. Хоёлаа ашгүй зогтож чадлаа шүү. Үнэхээр хацтай байлаа. Одоо хоёлаа танилцъя. Намайг сүү гэдэг, чамайг ин гэдгийг. Каменбер бяцлаг. Каменбер гинэ. Чи нэг алдартай үнэртэй бидтэй тийм ээ? Алдартай гинэ. Би онцлог үнэртэй байгаа үз яадгийн. Зарим нэг нь бусдаас өөр байдаг юм. За юу? Сайн уу наадаа тоглоцгоё. Хүүхдүүд шин сурагчтайгаа минлээрээ. Каменбер бяцлаг гэдэг юм. Халуун дулаанаар өгтавцгаая. Бяцлага. Хэцүүсэн байна. Би яаж амьдралыг чинь сайхан болгох вэ? Намайг 50 байлгаад өг. За юу? Өрөвч зан чинь надад хэрэггүй. Байцаараа ноён талах чам тусалж чадна бүх юмыг засч мэддэг. Ноён талах гинэ. Талхны мухлаг одын хамгийн гайхамшигтай өсчин. Ганцхан ноён талхал өмхийн үнэрийг арилгаж чадна. Үнэхээр эргэлзэж л бай шүү тэр ноёнд чи. Айлгүй. Боломж олгох та. Би чанд батлаад өгье. Одоо шууд очие. Хөөй! Одоохон миний гарыг тавь. Заавал. Үнэхээр өөрчлөлмөр байна гэж юу? Тийм ээ. Тэгж чадах цорын ганц хүн бол та. Каменбер бяцлаг юм байж тээ. Ичүүл байх та. Мэдсэн юм аа. Надад тусалж чадахгүй гэж хэлээ үсттэй. Юу? Манай гэрийнхэн маш хурц үнэртэй. Эмч нар хүртэл эмжилж чадаагүй. Энэс муухай үнэр байдаг штэ. Би энэс 10 дахин муухай үнэртэйж байсан. НАТОгийн домгийг мэдэх үү? Хамгийн муухай үнэртэй 3 өв залгамжлагч. Тэр НАТО юу? Яг мөн. Би НАТОд муухай үнрээсээ салгалтан тусалсан. Тэгээгүй бол муухай үнрээс нь болж сүшиний тосгон бүр бүсэн сүйрэх байсан юм да. Тэдний хэхэр өмхий байсныг мэдэхгүй юм. Гэхдээ л манайхан бүр илүү өмхий шүү. Чиний мэдэхгүй бас нэг түүх байгаа. Өмхий дүүфүү гэдэг залууг сонсч байсан уу? Өмхий дүүфүү юу? Өмхий дүүфүүний очсон газар болгоны амьдрал мөхдөг байлаа. Тийм л хурц үнэртэй шүү дээ. Гэхдээ намайг тусалсны дараа Дэмсам хотод буцаад инх тайван тогтсон юм. Ноён талхаа та надад дэлхийг аварсан гэдгийг хэлээгүй штэ. Би дэлхийг 2 удаа аварсан юм шүү. За, хүрмээ тайлж хэлүүлээ эхлэе. Ноён талхаа юм дооролт. Би буруу бодож үнэхээр хурц үнэр бай. Ноён талхаа. Тэр дандаа ингэдэггүй. Би зүгээр л үрд ганцаараа бай. Сайн уу? Үсээ засуулъя. Ямар өмхийн үнэр вэ?
Юу болоод байгаа юм бэ? Гачилсан суугаа үлдээгээд явчихсан юм уу? Ийм байлаар үнэртэж байсангүй. Хөөе чи. Бяслаг үсттэй. Энэ сүмхийн үнэртэй дээ тийм ээ? Мэдсэн юм аа. Камембер шиг л байна да. Чамаас үнэртэж байгаа үстэй. Камембер. Үгүй. Яна. Бясалган дахиад миний тусламж хэрэгтэй бололтой. Яна өдрийн хоол сайн шингээгүй юм шиг байна. Үйлчлүүлэгчдийнхээ өмнө ингэгч гэжтэй. Гашилсан сүү гэж та нар зөв хэлсэн юм шиг байна. Энэ биш ээ. Хүүхдийн онгоснаас ч муухай өнөр байна. Энэ муухай өнөр чамаас гарсан гэж үдээ. Чамаас гэхээс илүү. Үгүй. Би ч гэсэн мууцсан мэдчихэж. Гэдэс бас гаргаж. Чи ч гэсэн бас гаргаж байгаа юм шоко? Би одоо яалтай билээ. Яа, талхны үүрмэг минь гэж. Үгүй. Би яагаад ингэж сунгаад байна? Би эсэж болох нэ. Агаар оруулах болохгүй нэ. Тэгэхдээ муухай өнөр үнэртэй байгаа байж тээ. Та гурав заваа юм аа. Бүгд өвчгөж. Дараа дахиад ирээ. Тийм ялзарсан үйлчлэгээтэй байх ч гэжтэй. Бүгдээрээ уучлаарай. Дараа ирээрээ. Үсийг чинь гоё болгож өгье. Та нар миний төлөө инглээ гэж юу? Бясалга намайг уучлаарай. Би хэлсэн шигэ үнэрийг чинь арилгахад тусалж чадсангүй. Дараа заавал тусална. Би үнэхээр талархаж байна. Чи намайг ичгэвдэр байдлаас аварсан. Хэзээ нэг өдөр би чам шиг цагаан идэ болмоор байна. За баяртай. Баяртай. Бясалгач нь цагаан идэ шүү дээ. Шилдэг үс чинь. Ноён хушгал талбал талхны мөнгө хийн цэвэрлэгийн нэмэгдсэн. Юу ч байсан цөөлөн ачуур олгож чаддаг. Ажлын дараачийн дугаарыг үзээрэй. Ирэх 7 хоногт тусгай. Хөөе шоко. Тэрийг харда. Яста мундаг байгаа биз? Зурагтаар гарч байгаа бол мундгал байх. Зурагтаар гардаг бүх юм хуурамч. Чинхэн мэрэгжилтнүүд нэр алдрыг тоодгүй. Яг над шиг. Манай үсчний газар зурагтаар гарах юм бол дойг байх та. Тавтаа морил ирэх мэ? Ай чи ноён талах уу? Өөрөө хэн бэ? Би энэ байна. Хямдралтай караоке. Найзараа наадах чинь биш. Ажлын мэрэгжилтэнгүүдийг үзээгүй юу? Би тэр шоуны чинь найруулагч. Байцаараа та найруулсан юм уу? Гайхалтай. Би тэр шоунд үнэхээр дуртай. Ямар гоё юм бэ? Би шүтэн бишрэгч юм. Сайхан юм. Тэгэхэд үсээ яаж засуулах вэ? Үгүй. Би энд үсээ засуулах гэж ирээгүй. Чамайг ажилдаа мэрэгчлэн гэж сонссон болохоор шоунд оруулах гэсэн юм. Мэргэжлийн л дээ. Шоунд ч орохгүй. Ноён найруулагчаа мушгаа талхны хийм цэвэрлэгээ шоуны дараа амжилт гаргасан. Танаа шоу олон бизнесийг амжилтанд хүргэдэг гэсэн үнэн үү? Тийм ээ. Мушгаа талах олон шинэ үйлчлүүлэгчтэй яахаа мэдэхгүй байгаа. Бүр шинэ байшин худалдаж авсан. Гэхдээ миний өгч яахав? Ноён донатын машин засвар 37 дахь дугаар. Бяслагтаа нот. Бяслагны төгөлдөр хуурын газар 92 дахь дугаар. Бүгд маш их өргөцсөн. За би явж өөр ус чин олъё доо. Хүлээж бай. Зураг авалтаа хэр хурдан эхэлж чадах вэ? Нэгдүгээр камер хурдан тэг зургийг ав. Аль бялоонууд минь түргэлцгээ. Бас та нар зүгээр байгаагаараа л бай. Ус чинь ажилдаг ганц хоёр ажилчин шиг л. Муутгатай газар байна. Жаахан амь оруулах хэрэгтэй юм байна. Нэгдэд хэр удаж байгаа юм бэ? Хэр удсан гэж юу нөө? Удсан баха. 3752 хоног болж байгаа. Ах, ийм утга учиртай зүйлийг тэмдэглэлгүй яахав? 50% хямдрал үзүүлнэ гэж сурталчилгаа явуулъя. Тэр өдөр за болё. Үзэгчд баяр тэмдэглэх дуртай. Ой, чи мөнгөтэй болмоор байна уу? Бизнесээ эхлүүлээд өнөөдөр яг 3752 хоног байна. Зөвхөн та нар зорж бүх үйлчилгээг 50%-аар хямдруулж байна. Тийм ээ, зөвхөн танд
баярын хямдрал 50% боллоо. Биш. Буруу байна. Жаахан цовоо байл да. Би угаасаа ийм штэ. Өөрөөр яаж тацах болж байна? Дог бай. Байгаагаараа. Гэхдээ сэтгэл хөдлөлт ойлгосон уу? Амархан штэ. Үсчний газрын бас нэгэн өдөр ихэрлээ. Энд үс засдаггүй урлагийг бүтээдэг. Шин өдөр болгон шин сориг байдаг. Ноён чадах чадварлаг арга барилаараа үстэй ахин төрүүлээ. Үсчнүүдийн даруй үсчний түгэрчнийг үсээ засуулах гэж ярьдаггүй үлээ. Ур чадвар урлагийн бүтээлийг харах гэж ярьдаг юм. Ноёнто өвдөж байна уу? Зогс, сайн ажиллаа. Одоо л болж байна шүү. За дараа чи хэсэг. Зогс. Биш тарихгүй дрон шиг ажиллаж байгааг чинь ямар үзэгч үзхийг хүсэх юм бэ? Байгаагаараа л бай гэсэн штэ. Чамд бүгдийг нэг бүрчлэн тайлбарлах ёстой юу? Туслах хүчнээс бүрдээд өдөр бүр ажиллаад түрхэн шуурхаа өрмөц байдлаар гүйцэтгэв. Үйлчлүүлэгчдээ ийм л гайхалтай ханддаг. Болсон. Өнөөдөр бүгдээрээ маяг сайн ажиллаа. Энэ бүгд ямар үнэтэйг найруулагч мэдэхгүй л байгаа да. За. Ахаад нэг явъя. Ахаад хэдхэн зураг аваад ноён талах үсчний газраа шинжилнэ. Маа. Зогс. Энэ одоо цагт баримтыг ийм уйтгартаагаар өгдөг хэн байсан юм бэ? Харав уу? Сэтгэл татам залжин байх хэрэгтэй. Тэр нь хаана байна? Таныг ойлгохгүй байна. Шоу нэвтрүүлгээ бодоод уян зөөлөн байл та. Ихэмсэг бай. Үсчний газарт чинь өөр амьсгал оруулна. Тийм их юм шаардаад байна уу? Сайн байна уу та? Баримтаа авмаар байна уу, эрхмээ? Тийм ээ. Одоохон биширмээр эрхмээ. Ийм л соёлтой. Баримтаа хүртэл цэвэр бичгээр бичиж өгдөг. Жинхэнэ текстограмм шиг үнцэнтэй. Зоохны дулаан гэрлийн дэргэд ирсэнд чинь талархлаа илэрхийлье. Ирээдүйд чинь хөөлөгчтэй гурлаар дүрэн байх болтугай. Баярлалаа. Ингэх шаардлагагүй. Зогс! Яг энэ шүү дээ. Энэ үрмэц байдал чинь өдөржин хаажчихсан юм бэ. Таларх үсчний газар тав таймаар. Зогс! За, боллоо. Бүгдд нь баярлалаа. Та нар бүгдээрээ яг өөрсдийнхөө байлаа шүү. Йой, бүр ядарчлаа. Солонгосын цэвэр бичлэгүү. Хамаг би өвдчихлөө. Энэ эхэлчихлээ. Энэ үсчний газарт нэгэн онцгой бүлэг амьдардаг. Зайцхантай танилцсан. Энэ бяцхан хөөрхөн амьтан үйлчлүүлэгч нарт баяр хөөр бэлгэлдэг. Талах үсчний газарт зайцхан мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч байна. Чи тоглоод байна уу? Ягд манай нохоо гарсаар байгаа дуусчих. За яахав дээ. Манай найруулагч нохойн хөөрхөн юм байна гээд. Тэгээд энэ дугаарыг сэдвийг өөрчилж гисэн. Дараа тэгж угаад нэг дугаар хийнэ. Хийхгүй. Төцгийн толгойтой Чи маамаг минь. хот боллоо. Манай бяцхан зайцхан бүгд гайртай. Миний жаач мөн дөө. Тийм шүү. Гүнж бяслаг 2. Мундаг байла. Ясга тоглоомондоо чи нэгдүгээр юм аа. Хөөе, хинч иймэрхүү тоглож чадсан штэ. Үгүй. Одоогоор би чам шиг ийм сайн тоглодог нарийн бов хараагүй юм байна. Би харийн бов биш штэ. Бяслаг найзаа. Суу хоцормооргүй байх шүү. Өдөштэй удахгүй эхэллээ. Явцгаая. Мэдлээ ноён талхаа. Үжилгээ? Та нар ямар үжилэгт явах гэж байгаа? Өнөө арай гүнж төрсөн өдрөө үжилэг хийж байгаа. Бясалга хамт явмаар байна уу? Тийм ээ, явмаар байна. Ингээд би иймэрхүү тоглоомд үнэхээр муу юм аа. Бас хин бэ? Эрхэм дээдсэ бид орж болох уу? Ара?
Эрхэмдээцээ таны онцгой өдрийг тэмдэглэх гээд нарийн боомнууд доор цуглчихсан байна. Миний би таар байна. Халуурч байх шиг байна. Бас ханиалга өнөөрөө би чадахгүй юм шиг байна. Гэхдээ эрхэмдээцээ та ядаж олон нийтийн өмнө гарч мэдлгүй. Улам тардад байна. Миний гэдэс гар утасны хямдхан тоглоом шиг дуурайд байгааг сонсохгүй байна уугүй. Би ганцаараа зовъё. За эрхэмдээцээ. Одоо тоглоно. Тэнгэр минь тоглоомын донг анзаараагүй гэж бодсон юм багт. Манай ван тус яанда. Энэ өдөр ч хүн чинь төрсөн өдөр сайхан болж байна шүү. Жол нь амттай юм аа. Нэрээ амттай. Зочдоос уучлалт хүсье. Хүн ч өнөөрөө гарч ирж чадахгүй боллоо. Бүгдээрээ сайхан баярлалаа. Энэ төрсөн өдрийн үйлчлэгийг гүнжин цараасан шүү дээ. Өвдсөн болов. За сүү боломж гарлаа. Өнөөрөө яах гэж ирсэн санаж байгаа биз? Тийм ээ. Үсчний газраас сурталчлах гэж ирсэн билээ. Урагшаа. Хөдлөх цаг боллоо. Сүү хүлээж ганцаараг минь орхиод явж байгаа мó. Би ноён талханд туслаад байгаа. Удахгүй эргээд ирнэ. Юу? Шудраг бос байна. Хинч танихгүй үйлчлэгэн дээр би юу их болч байна? Ядаж миний тоглоом байгаа юм байна. Тэнгэр минь уцгүй интернет их муу юм байна шүү дээ. Дээд давхарт сүлжээ сайн барих хэрэгтэй доо. Олчихлоо. Энд интернет сайн орж байна. Ингээд үсрээд эрэг үсрээд. Бас хожигчлоо. Ямар хэцүү юу вэ? Төгсгөлд нь зүүн дэше эргэж болохгүй. Тэнгэр минь чи намайг хэр удаан зогсож байгаа юм? Бүдүүлэг амтан. Хөөй, бүдүүлэг байх гээгүй юм шүү. Хуруунууд чинь муу тоглож байгаа нь миний буруу биш шүү дээ. Нэгдүгээр үеийг ч давж чадахгүй хэн байсан? Яаж тоглодгийг харуулад өгье. Юу хийгээд байна? Гайхалтай. Би энэ үеийг хизээч давж чадахгүй байсан. Нэгдүгээр үе их амархан шүү дээ. Яаж юм сайн тоглодог юм болоо? Ямар бочлог юм бэ? Дандаа тоглодог байх та? Анхаарлаа бүрэн төвлөрөж байна. Бас их ухаантай байх та? Ухаантай чадвартай төгс ирэх хүн. Болчихлоо. 10 дугаар үе хүрчихсэн шүү. Юу? Аль хэдийн 10 дугаар юу? Ноён бисэлгээ чи ястай мундаг юм аа. Цаг хэд болчихсон бэ? 6 цаг болчихсон юм уу? Би явахгүй болохгүй. Хүлээж энэ хурдан хаачих гэж байгаа юм бэ? Өнөөрөө шин донод цагдаа гарч байгаа. Яасан ч үзэхгүй өнгөрч болохгүй гэж байна. Битгий яваач. Бисэлгээ. Яг надтай адилхан донод цагдаа дуртай юм бэ? Төгс залуу. Тэнгэр минь 10 дугаар үеийг би хизээч давахгүй юм байна. Энэ үеийг давхад бислэг надад тусалж чадах байсан да. Даанч би хаана амьдрдгийг мэдэхгүй, утасны дугаарыг ч мэдэхгүй яаж ахин уулзах болж байна. Муухай өнөр нь л энд үлдэжтэй. Гүнж яасан гинэ? Нөгөө зүрхийн хулгайлжсэн юм шиг байна. Юу? Миний хүүхдийн зүрхийг хулгайлсан? Хааны удмаас хулгай хийвэл зүлэгдэх юм өөхөх ялтай. Үгүй хатагтай. Гүнж үдшилэг дээр ирсэн нэг бясалган дурлжсэн юм шиг байна. Тэр бясалгыг бодоод өөр юу ч бодохгүй байгаа. Миний охин тэнэг бясалгнаас бол чадвар алдчихлаа гэж юу? Гүйтээ. Охинтойгоо би өөрөө ярилцах болно. Бислэг минь хамгийн сайхан бислэг. Хой! Чи та яах гэсэн юм? Охин минь би яаж туслах вэ? Ээж нь бүгдийг биелүүлээд өгье. Зүгээр л бислэгтэй ахаад уулзмаар байна. Хэрвээ чадахгүй бол Зарцмаар! Тэр бясалгын дарыг хамаарч ир! Эрхэмдээцээ би тэр хүүг хаанаас хайхаач сайн мэдэхгүй байна. Орвоо тэр хэдэн зуун төрлийн бясалгаг байгаа. Чамд ачилгүй болгоход хэдэн зуун арга байгаа шүү. Мэдлээдэгтэй хот даяар хайж ихэл. Мэдлээ. Энэ одоо юу вэ? Юу болоод байгаа юм бол? Гүнж яагаад бяслаг хайгаад байгаа юм бол? Мэдгүй.
Тэр бяцлаг их азтай залуу байна да. Хүүх. Гүнжийн төрсөн өдрийн үдлэгэн дээр байсан бяцлагыг хайж байна гинэ. Чи үстэй тийм ээ? Би бишээ найзаа. Би гүнжийн царайг нь хараагүй. Явцгаая. Тоглоомын газар руу явъя. Тэнгэр мэн гэж 100 сая ногоо өгнө гинэ. Хин дамаатай би. Ийм их мөнгө хинт ч хэрэггүй штэ. Бас цоо шинхэн снайк бокс ихийг өгнө гинэ. Снайп боксо нэгэ хэлэхгүй яасан бэ? Дараа уулзъя. Би явлаа. Хөөхгүй энэ дарааллын ээ. Хизээ тийшээ очих болж байна. Ямар удаан байна. Энэ дарааллын төгсгөл үү? Шинэ тоглоом дээр байгаа тоглоомнуудыг тоглоно гэж бодохоор л. Орд миний бит хаар байна. Намайг тавь. Таны төлөө талхны Монгол хотын бүх бяцлагийг суулгуулчихлаа ирхэм дээдсэ. Ганцхан таал бяцлагны үнэрийг мэдэж байгаа. Тиймээс та өөрөө мөн эсхийг тогтооно. Үнэн гэж юу? Миний хайртай бяцлаг наашаа ирэх юм уу? Өчигдөрхөн юм шиг л санаж байна. Тийм үнэрийг хизээч мартаж чадахгүй. Өнөөдөр гэж юу? Би тоглоомын шидсэн бяцлагтайгаа ингэж хамт тоглох нэ. За, эхний бяцлагийг түргэн оруулаарай. Эрхэм дайцын амгалан алтгий. Би таны төлөө ирлээ. Цорганц мазарила бяцлаг танд үйлчлэхэд бэлэн эрхэм дайцаа. Царай нэм дугуй байсныг санахгүй байна. Тэгээд чи миний бяцлаг гэхэд үнэр нь шинээрээ байна. Биш. Хүчээ гой хүлээлтэй. Сайн уу гүнжээ? Намайг чедар бяцлаг гэдэг. Хурц үнэрийг минь үнэртэж үзнэ үү? Тэгвэл та хайж байгаа зүйлээ гарцаагүй олно. Яа! Гэхдээ миний бяцлаг илүү гашаалсан. Хурц биш харин муухай үнэртэй. Дараачих нь. Би цэнхэр бяцлаг байна хадагтай. Сайн уу? Би бол Рикото. Дараачих нь. Намайг Иментал гэдэг. Дараачих нь. Намайг утсан гавда. За. Дараачих нь. Энэ бүхэн чинь дуусах юм уу? Энэ янзаараа би бяцлагаа олохгүй юм байна да. Бяцлаг минь яачихсан юм бэ? Эхэн дээдсэ, одоо битгий бууж өгөөч. Энэ дэлхийд зөндөө олон бяцлаг үлдсэн байгаа. Та удахгүй тэр хүүгээ олно. Олохгүй. Ингээд дууссан. Би насан туршдаа гонег л нэ. Чи мөн үү? Миний бяцлаг үнэр нь мөн байна. Үнэхээр мөн байна штэ. Гүнжээ, төрсөн өдрийн үдшилэг дээр чинь байсан бяцлаг би байна. Танд үйлчлэхэд бэлэн. Бяцлаг минь үнэхээр хүрээд иржээ. Энэ хамаагүй чаалыг хайхад байсан хэрэггүй. Сонирхолтой байх юм. Та өнөөдөр сэтгэл татам харагдаж байна. Бяцлаг минь 10 дугаар үеийг давж чадна үсттэй. Тийм ээ? Юу? Надаар тоглоох гэж л хайгаад байсан юм уу? Тийм ээ, мэдээж. Энэ тоглоомыг дуусгах чи туслана үсттэй. Мэдээж. Чи хамгийн мундаг бяцлаг. Ямар гайхалтай чадварлаг гэж. Үнэн гэж юу? Сүүлийн үеиг нэм хурдан давчлаа штэ. Бяцлага сайн байна. Зүгээр дээ. Та яаж байна? Харсан өдрөөс миний зүрх зөвхөн чиний төлөө зохиолж байгаа. Надад чиний тоглоом хандаж байх төрнөөс өөр юу ч бодогддгүй. Энийг талархсан сэтгэл гэж бодоорой. Үгүй. Нин үед зогтно гэж байхгүй шүү. Эрхэм дээдсэ, та зүгээр үү? Наад бяцлага барь. Энч гүнжид үгүй гэж хэлдэггүй юм. Энд ямар доонод нь болоод байна? Байна уу? 911 үү? Бүгд намайг үнэрлээд энд ухаан алдчихлаа. Ямар яаралтай хэрэг гарсан бэ? Байна уу? Байна уу? Хааны царай. Зүгээр орхихгүй дээ. Ханхуу юу болов? Тийм олон язгууртны өмнө намайг яаж гутаад чадаж байна?
Гутаасан хэн тэрв? Ялуу хатан хаалт байхгүй юу? Ямар их амттай хоолнууд вэ? Стейкс талайн хавчи бүтэн шарсан дахиад хүртэл хэмбэ? Хатантаа. Цэцгийн тостой байхад чи юу ч хийгээгүй байж ягаад ийм үнэтэй хоол идэх гээд байгаа? Өдөр чи өрөөндөө зүгээр хэвтэж, шүнжин тоглоом тоглож, хөөрхи амттангуудын араас л дагаж гүйдэг үсттэй. Татварл хороож байдаг чам шиг юмд ийм хоолууд өгөхөөс хайран байна. Өөрөө ч гэсэн юу ч хийдгүй байж. Чи тэнд байгаа гахаан гэдэгтэй тутан гээд. Юу? Хатан намайг гахаан гэдэгтэй зутан гэд гисэн. Ямар там шиг гутам шиг вэ? Үнэхээр уурч нь хүрсэн байх. Зөвхөн тэрч биш. Энэ амралтын өдрөөр надтай хамт дарвуу цаваар аялах уу? Дарвал цэгтэй юм уу? Ханхууж харахгүй мөн дөө. Цэцгийн тостой байгаа. Чи хэдэн настай болчиход одоо хүртэл унтаж байгаа ч хийгээд байдаг юм? Энэ дотор хувцас өөрөө угаа. Юу вэ? Хүүхэд биштэй өмгөндөө шигээ тахта яах вэ? Тийм биш. За явж би засаа. Ялуу хатан хаан. Би хэзээ нэгэн цагт их чиг суудлаас нь буулгаад өөрөө хаан болно. Үнэхээр хаан болмоор байна уу ханхүү? Хэрвээ тийм бол надад сайхан арга байна. Чи талах үсчин мөн үү? Мөн байна. Өөрөө хэн бэ? Өөрийн чинь гоёх ёстой талах байна. Та чинь тийм ээ. Энэ хүн бол талагчны хотгоны хааны гэр бүлийн 2 дугаар хүн. Цэцгийн тостой вафл ханхүү байна. Чамайг хааны төрхийг бүтээж чадна гэсэн. Наад үгүй хэний сонссон юм? Ямар үдэ? Би хаан болох төрхтэй байна уу? Санах хинч хэрэггүй. Жимбидлэн зассан хөмсөг. Шүнжин тоглоод ядарсан нүд. Чихэрлэг юм эдсээр байгаад хорхойдчихсан шүд. Ханхүү та харин ч ажилгүй хүн шиг төрхтэй байна. Гүү ирэх юм. Талха. Намайг хааны төрхтэй болгоод өгөөч дээ. Яагаад хааны төрхтэй болмоор байгаа юм? Энэ улс Ялуу хатан хааны дарлал зов чаналж байна. Би хаан болоод талхчны хотыг амьдрахад таатай орон болгох болно. Наад үг чинь урвал тийм гэсэн үг штэ. Чи бодоод үзтээ. Хатан хаан ард иргэдийн хоол хүнсийг булаач. Зөвхөн өөрийн жаргалыг л хайдаг. Алдуудтайгаа хүч хэрэглэн харьцаж яваа. Энэ таны бод юм уу? Амшиггүйгээр хатан хаантай өгсөрж байдаг. Харуул энийг тойрон гинт рүү амуулж. Үгүй. Хатан хаан ч муухай л да. Хатан хааныг буулгаж байж энэ улс аврагд надад туслаач дээ талхаа. Үнэхээр тийм бол өөр арга алга да. Намайг дагаад яв. Энд ирээд сууч. Хааны төрхтэй болъё гэвэл тэр хэмжээний өвдөл даган шүү. Тэвчин биз тэтэйцээ. Хаал болж чадна гэвэл ямар ч шаналлыг давж чадна. Тийм бол хааны төрхтэй болгоод өгье. Яаж угаа чинь энэ вэ? Хааны дух угаас уудам тал шиг өргөн байх учиртай юм. Хөмсгөн тэнгэрт дүүлэх бүргэд мэт. Хаад мэт том хамар сайхан луу мэт зулзаан уруул. Бүх буйныг дууддаг том гэгчин мэнг. Дээр нь нэгэн утас мэт үс тавьчихвал одоо дууслаа. Ямар болсон болоод? Яаж байгаа ч нэнүү? Миний хөөхөн царайг ийм аимшигтай болгож юу байдаг? Наадах чинь хаан болох төрх. Үнэхээр ийм царай муутай болж байж хаан болж чадах юм гэж юу дээ? Гэвч ингэж байгаад чамаагүй их чиг хаан сентигээс буулгах болно. Хүлээгээрэй. Хэцээч наадхаа арилгаж болохгүй шүү. Тэгэх юм бол бал. Загс харахыг хариглана. Ийм муухай царай байдаг гэж юу? Би яг бөөлчихөд Намайг хараад ингэж хэлж байдаг. Одооноос эхлээд би энэ хотын хаан. тэглэгүй яах вэ?
Хатан хаантан ойрд байрны үн өсөж иргэдийн зовлон их байна гинэ. Тэргүү бол буудалд амьдрахад болох юм биш үү? Ядуу хатан хаан. Юу? Хэмбэ ийм муухай царай гэж байдаг? Хайр тэгч минь намайг танихгүй байгаа мó. Чи ч нарай. Цэцгийн тостой вафел уу? Тийм ээ. Энэ ус одоо таних биш ээ. Цэцгийн тостой вафл минийх болсон. Юу гэж тэмээрэд байгаа юм бэ? Харуул. Энийг яг одоо хөөж гаргацгаа. Ихчээ, энэч намайг зогсоож чадахгүй. Яагаад гэвэл миний царай бол хааны царай. Ягаад ч харж чадахгүй нэ? Цаашаа болоо. Би одоо энэ улсын хаан. Я, өнөөдрөөс эхлээд би энэ улсын шинэ хаан болсон. Бүгд нааш хараарай. Юу хийгээд байгаа юм? Эшээ харгээд байна штэ. Амьдралд анхудаа ийм муухай царай харж байна. Тархин гаргаалж. Энэ хэвэлцоо. Ийм царайтай байж хашгирахаар бүрийн нэттэй юм аа. Албатууд маань миний үгэнд орохгүй. Намайг шоолоод байна. Юу болоод байгаа хэрэгвэ? Хаантан улсын ажлыг зүгээр албатуудаа даатгаад үдэшлэг хийцгээе. Үдэшлэг ээ? Таныг хаан болсон гэд том үдэшлэг бэлдсэн байгаа. Хөөхөн амттангууд ч гэсэн олныг уурсан. Нэрээ юу? Тэгвэл хурдан явцгаая. Хөөхөн амттангууд дүүрэн цуглжээ. Цэцгтэй вафлгүн хаан болсон гэвүдэ? Өмдөндөө шийдэг байж яаж хаан болсон юм болоо? Бүгд хөгжилтэй зугаацж байна уу? Би та нарт зориулаад тус хайлан хийж байгаа үдэшлэг болгоор хандлаа зугаацж. Ямар муухай царайтай юм бэ? Мэдгүй. Өмдөндөө шийдэг байхдаа ийм царайтай байгаа юм шүү дээ. Хаяа мата явцгаая. Би чи яаж яагаад ийм царайтай болчихсон юм бол тоо? Энэ одоо юу вэ? Бүгд миний царайг хараад зүгтээд байна штэ. Одоохондоо таны царайг хараад дасахгүй байх шиг байна. Сайхан санаа оллоо. Бүх ард иргэдийн өмнө та хаан болсон гэдгээ зарлах, хүлээн авах ёслол хийвэл ямар үдэ? Хүлээн авах ёслол? Наад чи сайхан санаа байна да. Шинэ хаан ямар царайтай болоо? Тийм ээ, Бялуу хатан хааны дүү гэсэндэ. Ард олон минь энэ улсын шинэ хаан нэгдүгээр цөцгийтэй вафл залдран ирж байна. Үнэхээр царай муутай юм аа. Тэр дарвайс нь том уруудыг хараач. Царай ямар ингэртэй юм бэ? Тэр мингэр бас юу вэ? Ээж, энэ ахи царай муутай юм. Гүштэй хүмүн. Царай муутай юм. Төрснөөс шаарсан хамгийн царай муутай юм байна. Бүгд чимээгүй байцгаа. Тэр таргуур уруултыг нь хөдөлж байгааг хардаа тань Мингэн дээр хүсэн хийсэд байна. Энэ юу вэ? Амболж албатуудын хүндлэлийг хүлээж хөөрхөн амттангуудтай хандлаа үерхэж бүх ард олны хайрыг татна гэж бодсон чинь миний санаагаар болох юм нэг жалгаа. Юун хааны дүр төрх. Энэ муу урул ямар ч хэрэг алга. Юун хатчиг хамар утгагүй юм. Ханаас нь харахаар бүргэд байгаа юм бэ. Зүгээр цахлаа л байна. Миний ус хацраагүй. Өнөөдөр ганц өдрөл сайхан царайгаар хаантаа зугаацнаа. Болохгүй хаантан. Хааны царайгаа арилгачихвал хаан сэнтигээс хөөгдөж магадгүй. Намайг тав. Би явж түр зугаацчихаа. Цэцгийн тостой вафел. Чи аимшиггүйгээд миний суудал шунсан юм бэ тэ? Ихчээ, та яаж царийн шоронгоос гараад ирсэн юм бэ? Эд гаргасан юм. Чи наад муухай царайгаа ашиглаж түр зур хаан болсон. Одоо царай чинь байхгүй болсон хойно сентигээс буу урвагчаа. Цэцгийн тостой вафел. Урвсны чи шаг би хангалттай хүртэй нэ. Хэд хоногийн дараа Ой,
Юу вэ? Сайхан юм болоо юу ээ? Бүгдээрээ холдоорой. Тэгэд яах гэж урвж байгаа юм бэ? Хаан болох гэж царайгаа муухай болгуулсан хэрэг үү? Эрхэмэтэл гэж тийм ч чухал юм гэж юу? Хааны царайгаа битгий арилгаарай гэд байхад хааны царайтай биш үхэх царайтай болж хож. Сүүгийн ухаарал. Энийг хараач. Нэрэл цэвэрхэн харагдаж байна шүү. Баярлаа эрхмээ. Яагаад өдөр болчихдог байна? Өдрийн цайнаас хоцрох нэ. Амалж байна. Удахгүй ирнэ. За. Борцгийн сүм. Тань найзаа. Хоцорсон дуучлаарай. Найзаа, баг миний хугацаа дуусчихлаа. Бидний хэмжээг багасгаснаас хойш чи дандаа хоцордог болжээ. Ястай. За одоо яриад байгаарай. Та нар юу хийц гэж байна да? Би Dos for Donuts ажиллаж байгаа. Одоо бүр хийм хийж байгаа. Өө гоё юм аа. Чамаар хийм хийл гэж байгаа юм уу? Би жимс шиг сайн хийж байгаа. Салон дээлжээр ажиллаж байгаа. Би ногоотой сүүн кремээр засалт хийх дуртай. Байхах юмгүй шүү дээ. Сүүн кремээр сургуульд байхын л чиний тусгай чадвар байсан юм. Тийм шүү тийм. За намайг халуун какаоны үсчнээс олж болно. Ахлах стилист болох гэж байгаа. Чамаг хамгийн мундаг нь гэж мэдээд байсан юм аа. Хөө гайхалтай юм аа. Сүртэй юм биш ээ. Энкэцүү чи ойрд юу хийж байна? Тийм ээ, ажил олсон уу? Тийм ээ. Би ч гэсэн үсчинд ажиллаж байгаа. Тоглоогүй үстэй. Юугаар мэргэсэн? Хийм үү? Крем үү? Цэвэрлэгээ. Яг таарсан ажил байна. Профессор дандаа чамаг шал угаасан дээр гэж хэлдэг байсан да. Одоо болтол засалт хийж сураагүй бол өөр ажил хийсэн дээр байхад. Тийм шүү. Өөр ажил хайх цаг нь болсон байхаа. Өөр ажиллаа. Чамаас асууя. Дарга чинь үс засалтын чадвараа сайжруул гэж урам өгч байсан уу? Хурдмууга. Салхи шиг үр. Цаг үрээд байна штэ. Бодоод байсан чинь үгүй юм байна. Мэдээч юу дээ. Чамааг үсчин болгох гэж аваагүй. Цэвэрлэгээ хийх гэж л авсан. Нүдэ нээгээд яг миний хэлснээр хий. Ноён талхаа би буцаад ирлээ. Харж байна. Эрхмээ юм асууж болох уу? Дарга чинь тэгж байгаа дараа гэж хэлвэл чи өнгөрөө гэсэн үг. Ноён талхаа би хизээ ус татдаг болох юм бэ? Тэгж угаар дараа болохгүй юу? Шоколадтаас уу яг ингэж хэлсэн шнэ. Бас уурлах юм бол чамаг тушаал дэвшүүлэх ямар ч боломжгүй гэсэн үг. Ноён талхаа та насан туршид минь цэвэрлэгээ хийх гэж байгаа юм уу? Тийм үү? Толгой өвдөж байна. Зүгээр зогсоод байдгүй шалууга. Үнэн байх нэ. Би хизээж үсчин болохгүй мэн. Та бүрөө тийм үгүй гэжлээ. Ноён талхаа анханасаа намайг үсчин болгоё гэж бодоогүй юм байна. Өөр юм хийх цаг болсон юм шиг байна өө. Юу? Үс чи хизээ ирэхээ мэдэхгүй юм гэсэн юм уу? Тийм ээ. Зэрлэг хандган анд явсан хэлж мэдэхгүй гинэ. Гэхдээ үйлчлүүлэгчид үсээ засуулах гэд хүлээж байгаа. Яах вэ? Өшөөрэ би чамайг талах үсчний газарт харсан бэлөө. За? Талах үсчний газар чинь манай хотод хамгийн алдартай үстэй. Би цанхоор ажиллаж байгааг нь харсан. Сайн уу? Бид хоёр нийгмийн төвийн сайн дурын ажилчин л та. Бид хөгцөрч мууцсан өрөвдөлтөй талхнуудыг харж ханддаг. Тэд үсээ засуулах гэж бүтэн сар хүлээж байгаа юм. Гэтэл үс чи хоцорч ирэх юм шиг байна. Чи тэдний үсийг гой засаад өгч болох болов уу? Би зүгээр туслах штэ. Үс чинь ажилтг юм чи чадна гэдэгт чи итгэж байна. Бидэнд туслана гэж хэлэлдэ. Харда зүвэ. Энд юу хийж байгаа юм бэ? Эд намайг үс засахад туслаач гинэ. Энэ ээдсэж үүснээс үс засаад өгч байгаа юм уу? Би байгаад ямар сүгэр засуулах гээд байгаа юм бэ? За тэгвэл та нар бүгдээрээ тусалчихвал та. Жинхэнэ үс засалт ямар байдгийг харуулъя.
За хүрээтэрлээ. Тавтай морил энд хөгцөрсөн алхнууд цагийг өнгөрөөдгий. Ийм гэж бодоогүй штэ. Наад үгүй дахиад хэлдэ. Эднэрт төрөл бид хөгцөх үү? Та нар их гайхах шиг боллоо. Санаа зовлтгүй дээ. Би баттай хэлээ. Энэ гим хоргүй хөгцнүүд халдваргүй. Зүгээр нөгөө гаднах туркнаас нь болоод хин ч үсийн засахгүй байгаа юм. Тийм гэж хэлээчтэй хизэж мартагдахааргүй үс засалтыг хийгээд өг. Би сорилтод үргэлж байлаа. Гэхдээ энийг хийж чадахгүй хизэж харж чадахгүй юм байна. Юу? Гэхдээ чи юу ч хийсэнгүй штэ. Тийм л үз. Би чаднаа. Миний сүүгрэмний санаатаа гарамга чадварыг харагтун. Хөгцнөөс болоод буурцгдээ давхарган тэгшгэн биш болчихсон байна. Надад сонголт үлдээсэнгүй дээ. Бахархалаа хойш тавиад өнөөдрийг аврая та. Шоколадны цаг боллоо. Энд чинь юу вэ? Хайчиг минь аваад байна шүү дээ. Миний чадвар тэнцэхгүй ажил байна. Сүү, одоо чи л үзээд алдах үлдлээ дээ. Хин, би юу? Сүүгээр засуулах Тийм хэрэггүй. ээ, сургуулийнхаа хамгийн муу нь байсан. Би сургуульд байсан шиг чадахгүй бол яана. Бүр хөгцрүүлээд муудгаа тааж байгаа үү дээ. Хийж үзээгүй байж буугаад өгчихвөл яах байсныг хизээч мэдэж чадахгүй. Тавлингаа өөрөө бүтээ. Чи сүү юу хулгана уу? Сүү. Хөгцөнд харилцах арга болъё. Энэ хөгцийг юунд нь сүржигнээд байгаа юм бэ? Зүгээр чимхүүрээр аваад хайчих. Тийм ээ. Ноён талхны зааж өгсөн аргыг хэвлэлнэ. Хөөе, чамд чимхүр байхгүй үү? Чимхүр? Яах гэж байгаа юм бол? Бас л цэвэрлэгээ хийж байна гэж бодоод байна. Энэ байна. Хамарсай харсан уу? Бүх хөгцнүүдийг авчлаа. Анхлан суралцагчин Аз. Шал угаах урлаг. Шалыг сайн угаахын тулд урагшаа хоошоо чанга дарж угаа. Хойдыг гял цал болох. Хойдыг тойрог хэлбээр арчвал бодол чадахгүй ялтаг нам. Багста маш мэдрэмжтэй. Англи. Номыг үргэлж цэгцтэй байлгах. Гайхалтай юм аа. Амьдралдаа ийм дог юм харж байсан. Чи мундаг юм аа. Үнэхээр өөртөө эргэлзэж байсан гэж юу? Миний үсийг засаад өг. Ихэгч бас. Бүгдээрээ ээлжиг хүлээж байгаарай. Юунд нь сүрчгэндэг байна. Чимхүүр хэрэглээл үз. Тийм ээ. Яг зөв. Зүгээр нэг туслах штэ. Тийм ээ. Үнэн л дээ гэхдээ бид ч гэсэн туслах үстэй. Чиний зөв. Сүү. Ясаж байгаа үстэй. Жаахан амрахгүй мó. Санаа зовлтгүй. Би үргэлжлүүл чаднаа. Сайн байцгаана уу? Хоцорсон дуучлаарай. Ирхмэ. Та хүрээд ирчи. Тийм ээ. Чи миний оронд үссасаа юу? Яасан ажилсаг залуу вэ? Хоёрын багш үстэй. Тийм ээ. Чи талхны шинэ шав байх нь. Багшийнхаа бахархлыг төрүүлээ. Одоо унтаж ямар та миний шав оронд чинь заасан. Ямар онгороо юм бэ? Хөөе сүү. Миний шилдэг шавтай танилцаарай. Амтдаггүй та талх.